Түшиг ахаа. Boiled one яриад өгөөч. Хүмүүс хард дарж зүудлээд байна. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа та The Boiled One-ы тухай яриад өгөөч. Please. Бочинтой ба. Та The Boiled One яриад ох. Таны шар ус босгүй байхыг харъя. The Boiled One яриад өгөөч. Түшиг ахаа. Дэмжиж байгаа нь лайк. (2003 оны 8 сарын 15-нд Америкийн Пенсильвани мужийн телевизийн сүлжээ халдлаганд өртөж нэгэн бие ар зайлган эвгүй дүрсийг хот даяараа харсан юм. Төд удалгүй тэрхүү шууд дүрсийг харсан хүмүүсээс 500 хүн биеэ удирдах чадхаа болж хэвтэрт орсон юм. Тэрхүү дүрс яг ямар учиртай байв? Энэхүү халдлагын зорилго нь юу байсан бэ? Хамтдаа хариултыг олцгоё. Бид хамгийн харагдсан кино үзсэн яагаад ч вэ? Бид дэлхийн хамгийн хараалтай номыг энийг одоохондоо уншааг байгаа юм те. Sorry guys. Инээс л жоохон айцсан шүү. Инээс л жоохон жиргсэн шүү. За. Тэгээ өнөөдөр хэдүүлээ яах вэ гэхээр хүмүүсийн хараалтай гэж яриад байгаа бичлэгийн талаар ярилцгуулна. Дээрээс хойш та нар The Boiled One phenomenon талаар яриад өгөөч гэж зөндөө хүмүүс хүсэл тавьсан. Boiled One буюу буцалсан нэгэн гэж хэн бэ? Хэдүүлээ хамтдаа одоо шалгацгаая. Хэрвээ хэдүүлээ интернетийн гүн гүнзгий мэдээллүүдийг ухаж үзэх юм бол иймэрхүү хүмүүсийн сэтгэлдүүд бол байгаа. The Boiled One гэсэн бичлэгийг үзлээ. Үзснээс хойш 2-7 хоногийн турш ер нь бол юу ч мэдрэхгүй айцтай автагдлаа гэсэн байна. Тэгээ эхний ээлжийн мэдээллүүд харахад бол хэдүүлийнх нь үзэж байгаа бичлэгийг үзсэн хүмүүс бол locked in syndrome гэдэг юм болдсон юм шиг байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө биеийн хөдөлгөөнгүй булчингууд нь ажиллагаагүй болсон ч гэсэн зөвхөн нүд нь одоо хард ингэж анивчиж эсвэл иш ингэж харж болдог тийм нөхцөл байдалд ордог гэж байгаа. За тэгээ хүмүүсийн яриад байгаа алдарт бичлэгийг бол олсон 5.2 сая хүн үзсэн байна. Oh my god. Dr. Nover гэдэг сувг дээр постлсон байна. За шууд үзэхүүдээ одоо. За та хэд надтай хандаа байгаа зөө. Битгий намайг ганцхан юм өрхөд хүнжилтэд орчихорой guys. За үзье. Ийм нэг дүрс байна. Гэхдээ ингээд дараад алга болчих чинь хараа. Дүрс эхлэлээ шууд алга болж байна. Нэг юм урт хар дүрс байна. Санаатай юм уу, санаагүй юм уу мэдэхгүй байна. За харцгаая. За дараах бичлэгүүд Ефрата 228-ийн зөвшөөрлөөр авсан гэж байна. Окей, Ефрата 228 гэж юу юм? Хэдүүлээ яванда харах бах. Мөн гарч байгаа хүмүүсийн ялгах шин чанар identity-г нь болохоор үл мэдэх болгосон гэж байна. Ерөөдөө нуусан гэсэн үг. Окей, явцгаая. Анхааруулга. Окей, ямар их анхааруулга. Энэхүү бичлэг нь mild to severe cognitive hazardous conditions. Окей, юу юм бол аюултай дүрсүүд болон мэдээллийг cognitive hazard гэдэг юм байна. Окей, хэдүүлээ аюултай гэдгийг мэдж байгаа. Сэтгэл зүйн болон биеийн цөрөг нэрвэлнэ. Окей, за одоо айж эхэлж шүү. Аюулгүй үзэхийн тулд дараах заавруудыг биелүүлээрэй гинэ. Окей, ашгүй. Аюулгүй үзэх боломж бидэнд байгаа юм байна. Хэдүүлээ заавраа сайн хянана. За заавар байна. Юу бэлтэх вэ? Чихний бөглөөс авсан, үзэг авсан, цаас байна. Христийн Библийн Псалмс 91:10-ыг хуудсыг бэлтэх юм. Библи байхгүй шүү. За шууд интернетээр гаргаад ирээ. Псалмс ямар ч аюул, ямар ч гай зовлон ирэхгүй. Ер нь бол муу бүхэн холуурл гэдэг мөр байна. Окей. Муу бүхэн холуур. Шууд монголчлоод явуулчихъя. Муу бүхэн холуур. Муу бүхэн холуур. Намайг бүгд дагаад хэлээрэй. Муу бүхэн холуур. За. Хэрвээ чихэнд чинь мэдгэдэх үйц ямар нэгэн сони юм яриад байвал чихнийхээ бөглөөсийг хийгээд харандаа үзгээ бэлдээрэй гэж байна. Окей. Гайг байх гэж найдаж байна. Шууд чихэндээ бөглөөсөө хийгээд юм бичих эхлэх юм байна. Окей. Easy. Юу бичих юм бол? За одоо юу гэж анзаарсан уу та нар? Түрүүний юм гараад алга болсноо тэрийг дараа нь харъя. Эхлээд ийм бичих юм байна ямар ч байсан. Би цаасаа харж байна. Би гараа харж байна. Би мянган хүмүүсийн орилохыг сонсохгүй байна. Би найрлахыг нь сонсохгүй байна. Би бол хөдөлж буй, амьсгалж буй дэлхий дээр байгаа хүн. Окей, easy. Гэтэ энэ нэг юм болсон. Ямар хурдан юм бэ? За яжир хэдүүлээ. Эхний челленж, эхний нууц онцгийг олсон шүү. Бид явж шүү.
Окей, харсан. Тэгсэн чинь улаанаар би цаасыг харахгүй байна. Би надад гар алга мянган хүмүүсийн инээж байгааг сонсож байна. Би найрлахыг сонсож байна. Би хөдлөхгүй, бас би хөдлөхийг хүсэхгүй байна. Энэ улаанаар бичсэн юу вэ? Хараал уу? Бяцхан хараалаа шингээд нөгөө хараал чи ингэж хэлж байгаа юм биш үү? Окей, хэдүүлээ боломжтой хэрэгтэй юм байна. Өмнөх энэ цэнхрийг бичиж шүү ямар ч байсан. Ямар нэг юм бодвол. Окей, та хэд үзэх цаасаа бэлдсэн үү? Би үзэх цаасаа ямарсан бэлдсэн шүү за. Зя цааш явцгаая. Юмаа битснийхаа дараа муу бүхэн холуур гэж чангаар хэлэх юм байна. Окей, хэлж байгаа дүрсэн байна. Энэ юу вэ? Христийн загалмайг буруугаар харуулсан байна. За доошоо харсан загалмаа ямар учиртайг хайлаа. Тэгсэн чинь өмнөх түүхэнд бол Сант Петр гэдэг хүн доошоо харж бол цовдлуулж ирсэн юм байна. Есүстэй ижилхэн өгөхгүй тулд хийжсэн байна. Орчин үед болохоор Христийн эсрэг болон сатаник бэлэгддэг. Окей. За эвгүй болж эхэлж шүү. Тэгээд ингэж юм. Хэрвээ ямар нэгэн сонин толгоонд ч орж ирвэл залбир энэ бол чиний хийж чадах бүх зүйл. Окей. Тэгээд дараа нь орон нутгийнхаа засаг захирахаар холбогдоорой гэж ой санамжаа мартсан байх магадлалтай. Гэхдээ олон хүмүүс дараа нь энгийн амьдрал руугаа буцаж ордог гэж байна. Окей. Ямар дүрс вэ? Модны хажууд байгаа би байна. Цэцэг мод харж байна. За дэлгэц харалсан шүү guys. Одоо эхэллээ шүү. За бэлдэн үү? Бүгд үзгээ бэлдээрэй. Чихнийхаа бөглөөсөө хийгээл шууд муу бүхэн холуур гэж чанга хэлээ шүү. За би гараа харж ийн би алан болоо үл гэж бичих юм байна. Тэгэл муу бүхэн холуур гээл ойрлох юм байна. Easy. За алдарт бичлэг. 2003 оны 8 сарын 13. Одооноос 22 жилийн өмнөх явдал байна. Диважингийн мод. Окей. 1990-ад оны сүүлчээр нэгэн баримт кино Пенсильвани мужийн ард иргэдэд үзэгдсэн юм аа. Тэрхүү баримт кино нь мод болон ургамал амьтдын талаар гардаг хүүхдэд зориулагдсан баримтд нэвтрүүлэг гэж шүү. Окей. Нэвтрүүлгийн хөтлөгч нь байгалийн талаар, байгалийн аюулын талаар, эрхэн өөрийгөө хамгаалах талаар үзүүлж ярьдаг байсан гэж байна. За, гэвч харамсалтай нь 2001 оны ихээр хөтлөгч нь нас барсан учраас олонд энэхүү нэвтрүүлгийг цацтгаа болсон. Ямар нэгэн эвгүй зүйл тохиолдсон гэж байна. За. Эвгүй зүйл нь юу юм бэ? За одоо эхэлж байна. 2003 оны 8 сарын 13 цуврал нэвтрүүлгийн 13 дахь ангийн үеэр нэгэн эвгүй сонин зүйл тохиолдсон. Дараах дуу бичлэг нэгэн ангийнх нь үеэр явсан гэж энэ. За нэг дуу бичлэг байгаа юм байна. Хэдүүлээ сонсоцгоё. Good morning, bushwhackers. Today we're Эпизод 360 Корс Ефрата гэдэг үг гарч ирж байна. Ефрата чинь хаашаа тэр энэ баримт киноныхын компани байсан юм шүү те. За сонсцгоё. Good morning, bushwhackers. Today we're venturing into the heart of the forest to find a plant that's as beautiful as it is deceptive. Poison oak. Poison oak гэдэг нэртэй ургамал юм уу? We all know about it. And here in Pennsylvania, it's not as common, but still something to look out for. And here on we aim to uncover all the wonderful secrets that nature has to offer, no matter how minuscule or gigantic. So let's get going, shall we? Found primarily in deep North American woodlands, poison oak has many different names and places of origin, also referred to as the tree of heaven. За одоо гарч ийн саяын Poison Oak гэдэг нэртэй мод үлээ те. Тэр нь болохоор Divaging мод гэдэг нэртэй юм байна. In China and Taiwan, one of these invasive species made its way to America in the 1700s. Окей, Хятадаас Америк руу энэхүү ургамлууд нь өөртөө ингэж наашаа юу гэдгийг дайрч ингэж шахаж ургадаг байсан гэж байна. Окей, тэгээд Америкт ургаад хүрээд ирсэн. За. It took its ground here boldly. As many of us know, it's infamous. За одоо гол юмдаа орж ийн. Тэгээд энэхүү нэвтрүүлгийн үеэр
Телевизийн сүлжээ бол хаалганд өрцөн гэж байна. Улаан хайлсан царайтай сонин хүн гарч ирсэн гэж байна. Хайлсан царайтай boiled one буцалсан учраас хайлсан гэж байна. Окей, бүх зүйл ойлгомжтой болж ирж байна. Тэрхүү сонин хүн бол Fen 228 гэдэг нэртэй юм байна. Окей, Fen цээжлэд амархан юм байна. Fen 228 ярьж эхэлсний дараа нь эмнэлгийн болон одоо бусад өрөөний камеранд дүрсүүд гарч эхэлсэн юм байна. Тийм үү? Хайлсан царайтай улаанагийн дүрс гарч эхэлсэн мэн. Хэдүүлээ одоос улаанаа гэж нэрлэе. Fen 228 англиар ярьдаг мөртлөө англиар ярьдаггүй хүмүүс хүртэл үг болгоныг ойлгож ирсэн гэж байна. Ашгүй бидэнд сайн мэдээ байна. Англиар ярьж сурч амжаагүй байгаа хүмүүст сайхан мэдээ байна. Энэ тэгэхээр зурган дээр нь юу вэ? Зурган дээр японоор нэг дүрс байна. Дараагийн бичлэг. Бачра юу вэ? Дүрс гарч ирэх юм камерын дээр. Энэ зүгээр юу бичиж байгаа. За хөөе. Та харуулмаар байна. Камерын нэг ер нь ерөөсө харж байгаагүй дүрс гарч ирчих. Яг нэг мэдэхгүй. За ямарсан үзье. Ёо. За эвүүч эхэлж шүү. За дараагийн дүрс бол тэрхүү шууд хэсгээс бол татж авсан. Шууд дүрсийг бол богинохон болгоод аудиог нь засаад нөгөө талаар нь бүр реверс араас нь урагшаа уншуулад чийшүүлээд гаргаж байгаа дүрс нэм байна. Дүрсний хараалыг арилгах зорилгоор ингэж өөрчилсөн гэж шүү. Аюулгүй байхын тулд blue light glass нүдний шил зүүгээрэй гэж байна. Тэгээд чихнийхээ бөглөөсийг хийгээрэй гэж байна. Окей, let's go guys. Blue light шилээ зүйлээ чихнийхээ бөглөөсөө хэлэр чинь сонсохгүй шүү. За нэг чихэндээ чихний бөглөөсөө хийчихье. Харж байгаах. За бэлгэн үү guys. Бүрэн хамгаалагдсан. Одоо ямар ч хараал намайг яач чадахгүй. Окей. Хөөхөн. Юу ч ойлгохгүй байна. Хэдүүлээ дүрсийг тэгвэл араас нь урагшаа эсрэг тоглуулад үзье. Cause a manifestation of my being in the future. You will be asleep in bed. I will be there and watch over you. When you wake, you will not be able to move any part of you. When the doctors eventually find you, they will not see me, but you will, and I'll see you too. Forever, I'll see you. Oh my god. Окей. Шар ус босчлоо шүү хөөе. Ивүү, ер нь бол ивүү. Одоо хамгаалт авч болно өстэй. Ер нь бол ивүү. Ойлгосноо guys? Ер нь бол чамд зүгээр хорогдно л гэж байна. Эмчийг харахгүй чи бол намайг үрд харнаа л гэж байна. Окей. Цааш явцгаая. Тэгээд энэхүү broadcast 813 гэдгээр алдартай юм байна. Тэгээд энэхүү broadcast 813-ыг үтсэн 530 хүн өмнөд Пенсильванийн одоо хэсэгт бол галзуурсан юм байна. Яг одоо бид нар газрын зураг дээр харж байна. Тэгээд манай Fen 2 манай ч юу ах вэ те улаанаг харсан хүмүүс бол эвгүй одоо сэтгэл зүйн ямар нэгэн тийм эвгүй зүйлсийг мэдэрсэн гэж байна. Түүнээс гадна ч гэсэн өөр зүйлсийг мэдэрсэн гэж байна. Зурган дээр бол anxiety, paranoia гэсэн байна. Гурав дахь нь асуултын тэмдэг тавьсан байна. Сэтгэл зовнил, сэтгцийн өвчин. Тэрхүү хүмүүс дундаас айгүй олон хүмүүс манай улаанагийн царайг ухаанаас гаргаж авч чадахгүй байсан гэж байна. Байнгын одоо харагдаад байсан гэсэн үг. Зарим бүр олон хоногийн дараа хүртэл хоолойг сонсч ийсэн гэж байна. Окей, хэдүүлээ шилтээ үтсэн юм чи гайг бах. Нэрийг нуулсан нэгэн өвчтөн тэрхүү царай миний тархин дотор амьдарч байсан. Миний нуус нуруугаар хооллож байсан. Тэгээ өөр нэг хүн юу ч хэлсэн бэхлээр чихэн дээр минь бараг бүрээ унтахаас минь өмнө бүрээ үлээж байсан гэж байна. Окей. Хинч үүнийг дөнгөж эхлэл байсныг
Мэдээгүй. Зовлондоо автагдсан цоошин төрөл зүйл бий болсон. Окей. За 2003 оны 8 сарын 14-нд том тог тасралт гэж юм. Фүү. Википедиа дээр жихнээсээ байж таа. Яг энэ үеэр маш том тог тасарч олон хүн захилгаангүй болж исэн юм байна. Хамгийн том захилгаан тасралтуудын нэг 55 сая хүн тоггүй болж исэн юм байна. Тэгээд энэ үед манай улаанаас болж тог тасарч исэн юм байх та. Одоо энэ чинь эвгүй болж эхэлж шүү. Бодит амьдралтай холбогдоод. Энэ тогийг тасалсан шалтгаан нь юу вэ гэхээр nurse буюу одоо тог одоо манайх нар бол эрчим хүчний станц юм уу аши те. Америкийн одоо энэ тог хариуцсан компани болохоор тогийг бүр тасалж исэн юм байна. Энэ тасалж исэн шалтгаан нь нөгөө түрүүний гарсан эвүүд үрсийг цаашаа тараахгүй гэж ийм арга хэмжээ авч исэн юм баг та. Энийн газруу тоггүй болж исэн сая хэдүүлээ харсан 50 сая хүн олон хоногийн турш тоггүй болсон гэж юм. Харгалтай бичлэг задрахаас урьдчилан сэргийлж бүх хүмүүсээ тогоо талсан гэсэн үг. Юу болоод байна? Тэгээд тог тасарсны дараа дүрстэй холбоотой бүх нотлох баримт бол алга болсон гэж байна. Интернет постууд, бичлэгүүд, нийтлэлүүд тэр чигтээ алга болсон юм байна. Тэгээд тухайн үедээ тог амжуулж исэн шон руу мод унснаас болж бол тог тасарсан гэж үздсэн юм байна. Гэхдээ энэ бол худлаа мэдээлэл байсан юм байна. Окей. За дараа нь юу болсон бэ? 12 хоногийн дараа Broadcast 813 одоо телевизийн эфирээс блоклогдсон гэж байна. Айгүй олон хүн түрүүний яриад байдаг pseudo-coma одоо комд орсон 509 хүн одоо энд өртсөн гэж юм. Олон гэр бүлүүд бас шоконд орсон гэж юм. Түрүүний бидний өмөрсөн юм байна. Pseudo-coma гэхлээрээ хүн булчингаа удирч чадахгүй. Гэхдээ зөвхөн нүднийхээ одоо хөдөлгөөнийг л удирдах чаддаг тэр нөхцөл байдал тий. За тэгээ эрүүл мэнд анагаахын салбарууд энийг нэлээд гүнзгийрүүл судалж үзсэн юм байна. Тэгээ тэрхүү өвчтөнгүүд дунд нэг зүйл ижлэхэн байсан юу вэ гэхээр бүгдээрээ Broadcast 813 гарч байхад телевизээр үзэж байсан. Улаанаг л бүгд харж штэ. Юу болов цаана хараа. Өнөөгч нь цухууж байна. За тэгээ тохирогчд ярьж чадахгүй байсан учраас Morse кодоор харьцаж исэн гэж байна. Нүдээ ингээд анивчаад тэр анивдсан одоо юугаар нь одоо яриулдаг те Morse код гэж таад мэдэх байх. Morse код чинь нөгөө дээр үеийн усан онгоцууд ингэж дарж ингэж холбогддог ус тэрийг ярьж байгаас те 60 гаруй хохирогч ярьслаханд орсон гэж байна. За тэгээд тэрхүү олон ярьслахууд бол яасан бэ гэхээр улам л илүү олон асуулт, улам л илүү бүдэг балдаг болоод улам л илүү ярихтай болж эхлээд бол дуустдаг байсан гэж байна. Гэхдээ шалгалтын үеэр бол Job Zamperini гэдэг нэртэй нэгэн хүний тохиолдол бол илүү онцлог байсан гэж байна. Job Zamperini. Окей. Job Zamperini өөрийнх нь жинхэнэ нэр биш юм уу те? Өөрийнх нь жинхэнэ нэр биш юм байна. Энд хүү нэрийг ашиглуулахыг хүссэн юм байна. За. Тэгээ Zamperini хүн нь болохоор дайнд явж исэн. Morse кодоор бол мундаг ярьдаг байсан гэж байна. Окей. Өөрийнх нь ач хүүгийн энэ сонин зураг авсны дараа өөрийнх нь гэр нь сүнсэнд хорогдсон байсан юм уу? Ямар нэг зүйл хорогдсон байсан гэж байна. Окей. Тэгээ тухайн гэрийнхээ ойролцооноос номлогч гэртээ авчирж ийсэн юм байна. Conjuring шиг юм болох гээд байна уу юу? За тэгээ дараагийн зураг бол Fen 228 Zamperiniгийн гэрийнх нь гадаа байгаа зураг. Энэ зураг бол хараалтай бишээ үзэж болно гэж байна. Окей. Шилээ зүгээд 3 фитийн зайтай үзэрэй гэж байна. Окей. Хамгаалтанда guys. Бэлтэн үү? Миний хувьд ийм зай байхад хангалттай. Энэ зайд яач чадахгүй. Ямар гээчин зураг вэ? Ямар өндөр улаанаа вэ? Окей. AI зураг шиг харагдаж байна. Zamperini өөрөө хэлэхдээ ямар нэгэн эвгүй зүйл өөртөө хамт байгаад байсан гэж байна. Зурган дээр доошоо харсан загалмайг бид нар харж байна. Юуг бэлэгдгийг нь хэдүүлээ түрүүн ярьсан. За, ярилцлага. Офицер T-com үстэй. Ярьслах хийсэн бичлэг байна. Окей. Ярьслахыг үзцгээе. Нөгөө Zamperini гээд хүн шүү дээ. Их мэдээлэл өгсөн. I'm Officer Gomez. Hope you're doing well today. Do you mind if I ask you a few questions regarding your condition and possibly unholiness within your home that your family has mentioned? Гэрчин байгаас хоригдсон зүйлийн талаар ярилцъя гэж байна. Энэ нөгөө Morse код бол энэ байна. Ингэж бол холбогддог.
Okay, first and foremost, did you notice any onset symptoms before you lost complete mobility of your body? Бие удирдах чадхаа болохоос өмнө ямар нэгэн зүйл одоо ямар нэгэн сэжтэй зүйл мэдэрсэн үү гэж байна. Царай харсан гэж байна. Окей. When did you begin seeing this face? Тэр царай хизээ харж эхэлсэн бэ? Interesting. Телевизээр харснаас хойш надаас ерөөсөө салаагүй. Many of the people who have seen the broadcast that you saw on August the 13th described having vivid and upsetting hallucinations. Do you think this is something your brain has created? Таны тархич нь энийг бий болгож байгаа юу гэсэн чинь үгүй, цонхны хажууд байна гинэ. Can you please describe this face to me? Надад тэрхүү царайг та тодорхойлоод өгөөч гэсэн чинь. Эзэн Христийн түлхэгдсэн царайг нь I still don't see it. Have you been having any hallucination aside from the face? өөр ямар нэгэн тийм харж ирсэн үү гэсэн чинь. I'm sorry to hear that. Би олон орилж буй хоолойг сонсдог гэж. Are these screams constant? Байнга сонсогддоггүй. Хунтахаасаа өмнө бас бүрээ сонсдог гэж. Thank you. You shedding light on this is helping more than you know. Бүгд холоос хараарай. Улаанаа тэр цаана. Бүгд харж гин үү? Муу бүхэн холуур. Бүгд муу бүхэн холуур гэж хэлээрэй. Муу бүхэн холуур, муу бүхэн холуур, муу бүхэн холуур. 3 удаа. Одоо бидний яач чадахгүй. Тожоох гэдэг нь үү? Болчлоо. Гайхалтай өдөр. Байж та. Бидний бүр эхэлж хардаг дүрс чинь ийм учиртай юм биш харж гэнэ үү? Ийм байж байгаа ингээ мангар урт болсон байгааз гайхалтай өдөр ямар нэгэн юм төрөх тохиол байна. Доотлох нь японоор юу гэж байгаа юм бол ингэсэн чи харагдаж штэ. За доотлын японоор байна штэ. Би цорганц Ватанабе шувуунаас айж байна. Гижин Ватанабе шувуу. Муцухиро Ватанабе гэж хүн байт юм байна. Энэ хүний хоч нь болохоор шувуу гэдэг хочтой. Дэлхийн 2 дугаар дайнд Японы цэрэг байсан юм байна. Яг одоо хэдүүлээ зургийг харж ин сүүлд бол ийм болсон юм байна. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайныхын зургийг нь бол бид нар харж ин. Тэгээ айгүй олон Америк хоригдлуудыг тамлан зовоож исэн гэж ин. Тэр хүмүүсийн нэг нь Америкийн гүйлтийн од Олимпик тамирчин Луис Замперини. Окей. Түрүүн Замперини гэд яриад байсан шүү дээ. Замперини гэдэг нэрээр яан гэдээсэн. Unbroken гэдэг зүг байна. Та хэд бараг киног мэдэх байх та. Unbroken гэдэг кино байдаг. Тэр кинонд дэр болохоор яг энэ Япон Ватанабе гэдэг нөхөр гардаг. Ер нь бол зэвүүн нөхөр. Ер нь бол нилээн зэвүүн, нилээн тамалдаг байсан Америк цэргүүдийг. Тэгээд энэ Замперини гэдэг нөхөр чинь болохоор өөрөө Олимпийн аварга байхгүй юу? Тэгээд манай талын одоо нөхөр гэсэн үг. Тэгээд Ватанабегийн хийж байгаа юмнууд нь болохоор Laura Hillenberg гэдэг одоо дэлхийн 2 дугаар дайнаас амьд гарсан хүн бичиж байхдаа бол Ватанабегийн талаар одоо бичиж ийсэн юм байна. Та киногоор сайн мэдэх байхаа. Unbroken ч бас муучгүй Оскар авч ирсэн кино шүү дээ. Кинон дээр болохоор бас Япон жүжигчин Ватанабегийн оронд Япон жүжигчин тоглуулдаг. Энэ байна. Ер нь бол нэлээд алдартай. Ер нь бол гоё кино шүү. Үзэж амжаагүй хүмүүс бол тиймгүй ингээд манай Замперини энэ байна. Тэгээд явж агаад ингээ олимпийн тэмцээн ордог байжгаад цэрэгт ороод дайн болоод Япончуудтай дайн болоод тэгээд онгоцон сөнөөд тэгээд далаа дээр хэдэн хоногч болдог үлээдэ сүртэй заяа. Хэдэн хоног болж агаад ашгүй амьд гарлаа хүн аварлаа гэсэн чи Японууд за манай химэлээ Ватанабе чинь энэ байна. Жинхэнэ зэвүүн гар бол маш сайн жүжиглсэн. Энэ Япон бол маш сайн жүжиглсэн. Бүр ингэ жинхэнэ дургу хүрмээр жүжиглсэн юм байна. Don't look at me. Зэвүүн гар. Hello, mother, father. This is your Louis talking. Энэ байна. Япон маань энэстэй ямар ч адилхан ядчихад. За тэгээд нь штэ бүр хачирхалтай зүйл нь юу вэ гэхээр штэ Ватанабе 2003 оны 8 сарын 1-нд нас барсан юм байна. Тэгэхээр Ватанабе нас барсан ч гэсэн түүний хорон санаа, харанхуй энерги амьд гарч телевизээр цацагдсан гэсэн үг. За цаашаа тэгвэл үзцгээе. Listen closely. Манай улаана нэг юм ярьж шүү. Шилээ зүгээрээ манай улаана. Do you hear it?
Сонсч гин гэж сонсч You гин. will hear the laughter of thousands as the sky opens up. Үгүй ямаа бүхэн холуур намайг мянган хүмүүсийн инээхийг сонсноо нэ. Би юу ч сонсохгүй. Би сонсох зүйлээс сонсон. Би хараалахаас татгалзаж байна. You will hear the trumpets play their happy sounds. The strength blood of life will pour down onto us all. Together, we will be still. Together, a feast fit for a king. Үгүй чамтай хамтдаа би байхгүй. Together, melded by love and purest connection. Be still. Ингээл битгий хөдөлгөөл шууд хараагаал дуусна юм биш. Зэвүүн анхааруулга хэрвээ энийг үзчихвэл цаашаа үзэх нь аюултай шүү гэж энэ програм удахгүй дууслаа гэж байна. Окей. Шилтийн юм чин гайгүй. Тэгээ холоос үзэж байгаа юм чин гайгүй бах. Протокол Бревита 226 идэвчлээ. Өмнөх өгсөн зааврыг дагна уу гэж байна. Окей. Муу бүхэн холуур. Гуруудаа хэлцээ. За ингээд дууслаа. Бичлэг бол дууслаа. Ер нь бол зэвүүн. Тэгээ хитүүлээ баг шууд гол учир нь олчж байгаа юм шүү. Ер нь бол дэлхийн 2 дугаар дайны үед амар харгис нөхөр байж байгаа. Тэр харгис нөхөр нас бараад түүний нэрээр олон хүнд одоо тэр өвчин зовлонг ансуулахын тулд телевизийн дүрсийг ашигласан гэсэн үг. Тэгээд улам олон хүн тэрхүү хараалыг цацхгүй тулд хүчээр тогийг тасалсан юм уу? Америкийн бүр 50 сая хүний тогийг тасалсан юм уу? Зэвүүн лээ. Хөөхөн лээ. Тэгээд энэ бол horror analog гэдэг нэртэй байд. Ерөнхийдөө 2000-аас 2010 оны иймэрхүү одоо Плейстакны дүрсүүд шиг бүдгд дүрсүүдээр бол ингэж хийгдсэн түүхийг бол хэлдэм байна. Окей, ер нь бол хөөхөн. Тэгээ миний мэдээж амжаагүй өөр зүйл юу вэ? Та доор бичээрэй. Тэгээ бүгдээр эртээ бүртгүүлээрэй. Иймэрхүү юмнууд хиймээр байвал дараагийн удаа юу хиймээр вэ? Доор комент сайн бичээрэй. Буужгнаараа бүх комментиг харж байгаа шүү. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.